Сайн байцгаана үзэгчдээ. Яг одоо Монголын хөл бөмбөгийн холбоонд үзэж байгаа асуудалтай холбоотойгоор хөндлөнгийн хоёр хүнстэй зочин өрсөн байна. За яг одоо манай зочноор Монголын хөл бөмбөгийн одоо шгшээ багт тоглож байсан Мөнх Эрдэнэ болон за та бүхний сайн мэдэх спортын сэтгүүлч Тамир ах нарыг өрсөн байна. За манай урилгыг хүлээж аваад өнөөдөр энэ хөө одоо ярилцсанд хурж ирсэнд та хоёртаа маш их баярлалаа. За өнөөдрийнхөө сэдвийг л та хоёр тайлбарлаад яг одоо үзэж байгаа нөхцөл байдлын талаар хоёулаа мэдж байгаа тийм. Тэгэхээр яг энэ юу нь юунаас олоо, ер нь хөндлөнгөөс харахад ер нь ямар ч одоо үйл явдлууд болоод байна тий. За тэгээд дараагаар энэ үйл явдлууд нь хаанаас эхэлж байгаа гэж бичлээ одоо ингээд үе үеийн төлөөдүүдийг гөрсөн байгаа. За Тамир ах маань за яг хөлбөмбөгтэй яг ер нь яаж холбогдлоо. За ер нь холбоожлт ер нь хөлбөмбөгийн спорт болон одоо үүс хөгжлөнд та мэдээж байсан бах. Ер нь бүх бах таныг мэдхээр бол одоо ихэнх спортуудад бас өөрөө 28-аар оруулж авсан юм хүн. За тэгээд эм спорт зэгмэн сайтын одоо спорт сонирхогч үзэгчтэй бас энэ өдрийн мэнд хүргэе. За миний хувьд бол хөлбөмбөгтэй өөр багасаа холбогдсон. За тэр дүүхийг бас дараа тодруулаад бас ярьж болно. Одоо бол яг энэ үүсэт байгаа нөхцөл байдалтай холбоотой зүйлийг хэлүүлээ бас нэлээд одоо олон талын мэдээлэлээс одоо ярил гэж бодож байна л да. За би бол 1997-98 онуудад Монголын хөлбөмбөгийн холбоо шинжлэгдээд хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгч 15 гишүүдийг одоо шинээр сонгосон. За тэр 15 гишүүний нэг байгаа юм. Тэгээ тэр бол одоо маш чухал түүхэн юм уу байсан. Яг тэгэхээр яг тэр цаг үед одоо FC буюу Азийн хөлбөмбөгийн холбоо, за FIFA буюу одоо олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүнээр Монголын хөлбөмбөгийн холбоо анх удаага эсээд за одоогийн бидний яриад байгаа нөгөө санхүүчдийн эхлэлийг чинь л одоо тэр 15-нд тавьсан шүү дээ. Тэгэхээр энэ үүх түүхийг манай хөлбөмбөгийн холбоонд чинь ч одоо холбооныхон ч сурчил таниулдаггүй. Ингээд гинт байж байгаа л одоо тэнгэрээс одоо сая доллар юм уу те эдэн сая долларын санхүүжилт авдаг болсон юм шиг ингээд байгаад байдаг. За энэ дээр бол нэг жоохон сэтгэл гонсгор явдаг хүмүүсийн нэг. Тэр бол тэгээд маш олон хүний хичээл зүтгэлээр одоо олон улсаа санхүүжилт авдаг болсон шүү дээ. Тэгээ одоо сүүлийн үеийн яриад байгаа юг манайхан үзэгчид анзаарч л байгаа. Одоо 40 сая долларын асуудал ярьж байна. Энэ бол ерөнхийдөө бол үнэн. Тий. Тэгээд яагаад ийм байдалд орцсон бэ гэвэл за тухайн үед бол одоо Азийн хөлбөмбөгийн холбоо, олон улсын хөлбөмбөгийн холбоонд эсээд анхны санхүүжилт бол орж ирсэн. Анхны санхүүжилт бол одоо миний санаж байгаагаар нэг эхлээд нэг 140-оос 170 мянган долларын материалыг тусламж. Ингээд хайрцагс автаа одоо компьютерээс авахгуулаад нөгөө хаалганы тор одоо бөмбөгнөөс авахгуулаад ингээд орж ирчихсэн. Тэгээд дараа нь мэдээж одоо санхүүжилтийн тий бэлэн долларын асуудлууд ингээд одоо орж ирсэн дээ. За тэгээд хоёр том холбоонд эсчлээ. Ингээд Монгол хөлбөмбөг одоо хөгжигнэл бид нар ч одоо баяртай байсан. Тэгээд асуудал маш хурдан хугацаанд өрнөсөн. Яагаад тэгэхээр санхүүжилт орж ирсний дараа одоо улсын аварга шалралт тэмцээний тэр жилийнхаа төсвийг батлая. Тэр ич нэг өдөрт зөвл олон хороо ингээ хилцдэг гэл эндээс асуудал үүссэн. Тэгэл одоо надаас ахгуулаад ингээд мерсер одоо тэргүүлэгчшүүд хэлээл одоо ингэж явахгүй яг олон хороо хилцээ төсвөө батлаад ингээ явъя гэсэн чинь яг нөгөө шудраг хэлээд ингээ бодит байдалд одоо үнэлт өгөөд яг олон нийтийн төлөөллийн зарчмаар нь ажилуулъя гэж одоо сандаачлаг гаргасан тэргүүлэгчшүүдийн одоо нэг нэгээр нь одоо манайхан G1 гэж ярьдаг шүү дээ. Ингээд холбооноос тэргүүлэгчдээс холбуулаад тэгэл нэг хэсэг үл нөхдүүд хаан суусан да. Тэгээ энэний горыг яг өнөөдөр ингээд 27-8 жилийн дараа Монголын одоо үе үеийн хөлбөмбөгчд тийм ээ шгшэвагийнхан тэгээд хөлбөмбөгийн хөгжмөн ингээд зогсон байдалтай болцсон. Ингээд горын өнөөдөр бид бүгд ингээд амсаал байж штэ. Тэг хамгийн гол нь хүүхд залуучуудын ирээдүгээс сулгаалж байгаамаа. Энэ 40 сая доллар жишээ нь за хэдэн сая доллар нь хамаахгүй. Энэ мөнгө юуны төлөө өгж байгаа юм гэхээр Монгол улсад хөлбөмбөгийн одоо хөгжүүлэгч олон улсын холбоодоос өгж байгаа мөнгө. Тэрнээс Монголын хөлбөмбөгийн холбоонд өгж байгаа мөнгө биш байхгүй юу. Тэгээд 27 жилийн 8 жилийн хугацаанд одоо энийг тавиад утсан. Тэгээд дандаа улс төрчид аман дээрээс утсан. Хэсэг улс төрчид болон тэдний одоо нөлөөллөхийн нөхдүүд. Би одоо энэ дээр сүүлийн Монгол улсын ерөнхийлөгчтэй сүүлийн 3 жил ерөнхийд хийсэн хүмүүсийн хамаарал өгөх хүмүүс өнөдөрч байгаа. Тийм учраас хөлбөмбөгийн хөгжил маань ингээд зогсон байдалд орцсон. Ингээд л иймэрхүү байдалтай л байна. Тэгээ нарийн шир юм хэдүүлээ бас задлаад ярьчих тий. Тэгээ нөхөрт нөө ярих баха. Миний мэдээлэл бол яг тэндээс улбаатай ингээд санхүүжилт орж ирсэн. Ингээд явцын донд хэдүүлээ ингээд сайхан чөлөөтэй ярьчих тийм ээ. За мөнхөрдний хувьд одоо тогоонд нойсон тоглож исэн шгшээ багт хүртэл ингэж тоглож байсан тамирчин хүний хувьд ер нь яг хөгжил одоо Тамир ах сая хэлж байгаа хөгжил ингэ зогсон байдалд орсон. Одоо хүртэл ингэ тийм дөрвтэй юу харагдаг байна. За мөн дээрээс нь одоо Монголын хөлбөмбөгийн холбоо гэдэг маш олон одоо Монголын одоо хамгийн их одоо санхүүжилттэй гэж яригдж байгаа холбоо тий спортын.
мөртлөө ингээд хөгжлөн ингээд удаашаад байгаа нь юунаас гэж харж байна. Тэгээд яг ямар асуудлаас болж ингэж тоон дотроос ингэж мэдгэдэхэд ийм асуудлууд үүсэж ирсэн гэж харж байна. За миний хувьд бол яг 2004 оноос хөлбөмбөг спортоор хичээллээд за өдийг хүрсэн байна. Тэгэхээр нөгөө нэг Аршанти 18 гэдэг чинь намайг хүүхдтэй байхад амьдрал иймэрэлсэн иймэрэл ер нь бол за цаг үе мэдээж хөгжиж байна. Тэрнэрээр ингээд спорт дагаад хөгжих байтал ер нь бол за яг хөө нэг хүмүүсийн өмсдөг пүүзэн за заал талбай нэг ингээд яг юмс бол өөрчлөгдөн хөгжил бол зогссон хിവэрэл байна. Ранк хിവэрэл байна. За тэгээд би бол мэдээж арай хожууд өгөхийг ярина. Энэ болохоор 2015 оноос хойш. За үүнээс өмнөхийг бол тодорхой хэмжээний би бол амар сайн мэдэхгүй. Гэхдээ мэдээл бол байгаа. Энийг бол тамирах хэлүүтэй ярих баг. За 2015 оноос ерөнхийдөө ингээд хөлбөмбөгийн холбоо шинэ бүрэлдэхүүнээр ингээд шинээр бий боллоо. За тухайд бол ерөнхийдөө ингээд ийм амар улс төрчин гэж юусоо төсөөлөөгүй, мэдээгүй явсан. За тухайн ерөнхийлөгч Илбэг доржийн зөвлөх одоо Ганбаатар гэж хүн тухайд ингээд хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч байж байгаа л ерөнхийлөгч болсон, их хурлын сонгуул нь болсон. Тухайд ингээд хөлбөмбөгийн хөлбөмбөгчтөөгөө бид нар бүгдээрээ ингээд ирэл тэмцдэг. Одоо би чинь Шгшогийн шинхэн гишүүн байлаа. Тухайд Ятхан баяр ах надруу уцтаал. Алуу та нар чагсаач ингээч алуу ах нарыгаа дэмжээч. Тэгээ нөгөө нэг Орсын ах нар маань байхгүй. Бүгд одоо бидний орныг хуглаад нөгөө хэдэн улс төрчдөгөө нийлээд ингээд хамаг ирээдүг маань хулгаалаад дууссан байдаг. За тэр үед манай одоо ингээ зүгээр яг одоо бодох нэ нөхдүүд бодсон байгаа байхгүй. Яг хөлбөмбөг эхнээс нь хөгжүүлэх биш. Шигшээ багт анхаарлаа хандуулсан. Ранк ахи. За нөгөө энэ бол ойр мангар юм нэг төрхөн зургийн ойрын зорилго байсан байна л да. Тэгэхээр энэ бодлого нь өөрөө буруу байсан маа гэдэг нь өнөөдөр яг ингээд тод томромнаар нотлогдож байгаа байхгүй. За 2015 онд бүр ингээд бодлогоо тодорхойлоо. За төсвөө хуваарлаа. Одоо юу гэдэг айгүй зөв системээр явсан бол тэр үед өнөөдөр 10 хүүхдүүд өнөөдөр 20 настай шигшөөгаа тэ эд ална гэд гараад ирсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл өнөөдөр ингээд шигшөөгт яг 20 настай хүүхдүүд 17-оос одоо ер нь бол ингээд нас нь явах тусам зогсон байдал. Амьдралаа одоо оюутан болоод тэ тоглохоо хэлээд бүгд ерөөсөө за энэ өстө муухай энэ бүр ингээд балер спорт бараг хэмжээний гэж бодохоор алцсан байхгүй. Энэ бол гэхдээ уул нь дэлхийн номер 1 спорт. Өнөөдөр ингээд хөлбөмбөгийн холбоонд grassroots болж байна. Асар олон хүүхдүүд хичээлж байгаа байхгүй. Сая уржигдэрхэн юу өстө нөө хөлбөмбөгийн холбооны пост нь байлаа шүү дээ. Энэ рекорд ивдлээ хүүхдүүд. Энэ холбооны зөв бодлого юу биш байхгүй юу? Яагаад юм? Эцэг эхчүүд хүүхдүүдэд хөдөлгөөний дутагдлаас. За энэ их одоо ингээд утаатай одоо ингээд хүүхдүүд тоглох юм талбай хомс өвлийн үйлрэл гэхэд мэдээж гадаа ингээд тоглох орон зай баг хүүтэн утаатай тэрний оронд хөлбөмбөг тоглуулад тий хөдөлгөөний дутагдал энэ уцнаас холдуулж байгаа л нэг хэлбэр байхгүй юу да. За мэдээж хөлбөмбөгийн холбоонд сайн ажиллаж байгаа дотор нь ажиллаж байгаа мундаг залуучууд байгаа. Үнэхээр байгаа. Гэтэ энэ бүхнийг хөлбөмбөгийн холбооны удирдлагууд зүгээр л үе улс төрчид бодоолгож байгаа байхгүй. Энэ бол одоо шулуух хэлж байна. Сүүлийн одоо түрүүн тамирах хэллээ. 3 ерхийлэгчийн нөлөө орж ирж байна. Илбэг дорж ерхийлэгчийн, Женко Батлагын, одоо хөрсөхийн. Тэгэхэд өчигдөр зөвлөлийн хурлаараа давд орж гинсекийг буулгангуудаа дахиад нэг улс төрч Ганбаатар гэж нэг дээр нэмэх те 3 ерөөс нэг нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөөд юу ч өөрчлөгдөхгүй байхгүй. Өнөөдөр баг яг гарсан мэдээлэлээр бас ингээд бас маш олон хүмүүс яг энэ өнцгтээ ижилхэн байр суурьтай байна. Ер нь одоо энэ тамир хас сая холбооны одоо гинсектэй одоо хамгийн чухал одоо албан тушаалтай хүнийг ер нь томилоход ер нь одоо удирдах зөвлөл гэдэг одоо юунаас одоо системээс одоо томилж байгаа шүү дээ. Ер нь холбооны удирдлага ер нь хаанаас томилох хэрэгтэй байдیں۔ Тэ. Одоо энэ холбооны удирдлага гинсек зорилго гинсек ер нь юу хийх хэрэгтэй байд юм бэ? За ер нь яг ингээд том утга том зургаар нэрх юм бол хуулийн асуудал орж ирж байгаа. Одоо ах нь бол одоо 30 гаруй спортын холбооны удирдах зөвлөлд ажиллаж исэн одоо туршлагатай юм хүн. Тэгээ яг хуу янз бүрийн шүүхийн процесс эднэртэй дээж хүртэл ингээл бас маргаантай асуудал зарим нэг холбоон дээр ингээд явж исэн. Тэгэхээр энэ Монгол улсад 1997 он төрийн бус байгууллагын тухай хууль гээд батлагдсан. Өнөөдөр хүртэл шинжлэхдэггүй яг л хэвээрээ байгаа. Тэр хуулийн дээр юу гэж байдаг вэ гэхээр холбооны одоо гүйц захирал гэдэг албан тушаал бол яг манай спортын бол ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэрлэлчээд байгаа. За энэ бол удирдах зөвлөлтөд гэрээ хийгээд цалинжиж тийм ээ одоо орон тоогоор ажиллах хүн шүү дээ.
Тэгэхээр энэ бол өдөрт зөвлөлдөө уулан байх ёсгүй. Тэгээ манай ихэнх спорт холбоод дандаа одоо өдөрт зөвлөлийн гишүүнээ давхар хийгээд ингээд яваад байдаг. За энэ нь бол яг төрийн бус байгууллагын тухай хууль ингээд зөрчиж байгаа юм асуудал бол байдаг л та. Тэгээ монголчин одоо хууль дүрм байна уу гэхээр байна. Тэгээ хамгийн гол нэг хууль дүрмээ дагаж мөрддөг манайх. Улс төрийн намууд нь чалгаагүй, төрийн бус байгууллагууд нь чалгаагүй ингээд яваад ирсэн байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд ер нь зөрчилтэй зүйл харагдж байгаа биз. Үнэхээр одоо гүйцэтгэх захирал ерөнхий наримч нар хийх гэж байгаа бол өдөрт зөвлөлийн гишүүнээс те зөвлөлийн гишүүнээс татгалзаад тэгээд өдөрт зөвлөлтөө гэрээ байгуулад ингээд тэр гүйцэтгэх албан тушаалыг одоо хийх ёстой. Тэгээд дээр нь болохоор энэ одоо бид нар жоохон гарц гаргалгаа ярмаар байгаа юм. Нэгэнт л ингээд үе үеийн төлөөллүүд яриад байна шүү дээ. Тэгэхээр тэнд одоо Батсаяа нэг ганцаараа яриад, энэ Тамир ганцаараа яриад, энэ Бүнхэрд ингээ ганцаараа яриад баймааргүй байгаа юм. Бид нар бол ингээд үе үеийн төлөөлөл. Тэгэхээр холбоогоо одоо цаашид яаж авч явах вэ? Тийм ээ. Одоо энэ байдлаараа байх уу? Ерөнхий нарийн эмчийн даргаыг солиод ингээд тэ зүгээр одоо юм өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө үндсэн бүтцээс нь ахгуулаад одоо өөрчлөлт болохгүй болчиход байгаа. Тэгэхээр хоёрхан гарц бид нарт байгаа. Нэгдүгээр болохоор одоо энэ чинь 52 байна уу 54 мандаттай байгаа. Тэгээ 52 шиг санаад байна тий. Тэгэхээр энэ 52 хүний одоо энэ чинь их хурлын төлөөлөгч гэсэн үг шүү дээ. Одоо 3-2 одоо хүн нь тийм ээ гарын хэсэг зурж ээж одоо ээлж тус одоо хурлыг хуралдуулах. Эсвэл өдөрт зөвлөлийн гишүүдээ олонх нь хурлж ээж гэсэн ийм хоёр гарцл биднэрт байгаа байхгүй. Одоо энэ хоёр гарцын нэгийг сонгоод хурлынхад ховыг зарлаад тийм ээ тэгээ ажлын хэсэг байгуулад тэр ажлын хэсэг нь одоо мандатыг яаж хуваарлах вэ? Зүгээр 52 ингээд нөгөө 15 оны хурал шиг чинь улс төрчсөн тий одоо арчс намын одоо тэр баяуулгих гэдэг юм уу тий тэр эрдэнтийнх юм уу. Гэхдээ энийг задлах хэрэгтэй. Одоо чинь зүгээр ганцхан жишээ хэлье. Стандарт талбайгүй одоо аймгийн төлөөллийг мандат хэрэгтэй оруулах шаардлага байна уу жишээ. Тэрний оронд стандарт талбайтай одоо жишээ нь сүүлийн 2-3 жил тогтмол тэмцээн уралдаан явуулсан аймгийн одоо төлөөллийг мандаттай орж болж байгаа юм. За дэрэн шиг байдаг юм уу те одоо эрчим шиг клубыг одоо хэдэн квотх ингээд тийм ээ. За Ахмадуудад хэдэн квотх ингээд. Одоо энэ квот дээр л тэр ажлын хэсэг тохирчээс хааш явах байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо байгаа бид нар дүрм журмдаа л тэр дүрм журмынхаа хүрээнд л ярина. Тэрнээс бид нар гортгийн гаднаас хичнээн мянга орлоод энийг өөрчлөгээд ямар ч боломж байхгүй. Тэгэхээр тэр нөгөө ээлж тус хурлыг зарлуулах ажлын хэсэг дээр л хамаг гол хогцоо явж байгаа байхгүй. Тэрэнд одоо бүх үеийн одоо энэ үнэхээр гортгийн гадна байгаа одоо Басаа гэдэг юм уу одоо тий Бүнхэрд гэдэг юм уу Тамир гэдэг юм уу өөр одоо ямар хүмүүс вэ тий бүгд дийлэнх нь орж иж тэндээс шинжлэх явагдана. Тэрээс одоо бид нар өөр дүрм журм ярих ямар ч боломжгүй байхгүй. Тэгээд нөгөө нэг мандатын асуудал яриад тэр ээлж тус хурлыг ажлын хэсгийг байгуулад тэгээ яг хурлыг хурш шиг хийж ижил цааш хөтлөнө. Тэрнээс одоо бол өдөрт зөвлөлд одоо юу гэдэг 2-3 одоо Ганбаатарын ч юм уу те хууч ерөнхийлөгч байсан хугацаанд дууссан гэж зөвлөлийн гишүүн байгаад байдаг. 1-2 хүнийг өдөрт зөвлөл сольсноор ерөнхий нарийн эмчийн даргаараа нэг хүнийг нөгөө өөр сольсноор юу ч өөрчлөгдөхгүй. Тийм л байдал харагдчихэв ер нь бол. Мөнхөрдний хувьд одоо яг Тамирхан хэлж байгаа шиг одоо өдөртөх зөвлөлийн одоо юг шинжсэн одоо юг хуралдуулъя гэдэг чинь те. Яг санал тэрэндээ нэг байна уу? Одоо энэс гадна гадуур өчнөө одоо тамирчд байгаа тий. За тамирчд байгаа дасгалжуулагчд байгаа тий. За тэнгууд одоо энэ U18, U16 гэдэг ч юм уу бас тэдний дасгалжуулагчд байгаа, ар гэрүүд байгаа. Энэ хүмүүс одоо яаж хамтруулах зүгээр юм бэ? Одоо зарим хүмүүс болохоор нэг дуурдаг хэдхэн хүн л байна гэдэг байгаа тий. Тэгээд нөгөө хэд нь одоо ингээд бараг л за эднэр л дуурд юм дөө гэсэн маягаар ингээд хандлагатай болоод байна тий. Тэнгууд одоо энэ залуучууд маань, тамирчд маань одоо дуурстай хүмүүс нь хэрхэн нэгдүүл ерэн зүгээр гэж бодож байна энэ үед. За энэ дээр бол яг хуу миний хувьд бол залуучуудыгаа бол яг сайн мэдэхгүй байна. Одоо дээдлигийн 10 клубын төлөөлөлттэй л одоо байнгын харилцаатай байгаа. Манай тамирчид бол бүгдээрээ одоо бол энэ хөлбөмбөгийн холбооноос залхсан байдалтай. За яг одоохондоо чимээгүй байгаа. Зүгээр юм. За яг одоо тийм мөхөшөө юу болж байна? Хурал өнөө болж байна. Мэдээлэл өгөөрэй. Иймэрхүү байдлаар хэзээ мэдгүүд эсрэхэд бид нар бүгдээрээ одоо ингээд 23 онд бол ерөнхийдөө нэг аюух ганцаарддаг байсан миний хувьд. Одоо л бүр ингээд нэлээд олуулаа болцсон юм. Ерөнхий манай тамирчид бол хүлээлтийн байдалтай байна. За яг хоо тий одоохондоо нэг шиг ингээд явж. За бид нэр ард чинь байгаа. Энд дээр бол эв нэгдэлтэй байгаа хөлбөмбөгчингүү хөлбөмбөгийн холбоо гэж тий энэ спорт гэж байхгүй. Тийм учраас за миний хувьд одоо ингээд 33 нас хүрчлээ. Ер нь одоо хизээ мэдгүй задаг тайлахад маш ойрхон. Уул нь бол бүгд л одоо хөлбөмбөг тоглоход за амар гоё мэрэгжлийн болоод те ингээд үзэгч дүүрэн ингээд тоглох бүгдээрээ л мөрөөдөлтэй.
Энэ мөрөөдлийг бүгдийг нь үгүйж байгаа байхгүй. Үгүйгээ хайцсан. За энийг нөгөө нэг яг эхнээс нь за одоо он цагийн дараалтаа ярих юм уу гэдэг юм уу. Тэгэхээр энэ одоо миний хувьд бол яг хаа энэ нэг балиар буруу жишээ 2015 оноос бас ингээд нэг уул нь аюу гой шинжлэж байгаа гэж бодсон боловч буруу жишгээр авцсан байхгүй. Энэ яасан гэхэн тухайн үед одоо арслан нам ялсан байсан. За одоо тэгэл нөгөө нэг эргэл амар өстэй юм шиг гэж бодохгүй. Тэгэл нөгөө Ганбаатар ерөнхийлөгч рүү орж байгаа байхгүй. Энэ хүн ерөнхийлөгчийн зөвлөх байсан, арслан нам ялсан байсан. 21 аймагт бүх тамгын газрын дарга нарыг одоо хөлбөмбөгийн одоо гинсэг ч юм уу төлөөл болоо мандаттай орлоод ирж байгаа байхгүй. Энэ өөр амар буруу жишээ болцсон. Ерөөсөө юм буруу зүйл огсорцсон байхгүй юу? Хамгийн гол яриад байгаа зүйл нь. Тэгээ үүнээсээ бол одоо нөгөө нэг болт ерөнхийлөгч нь яг тэр зарчмаараа 21 аймгаа хайрцаглалаа. Энд одоо Улаанбаатарын дээдлийн клуб, нэгдүгээр лигийн клуб ч нөө хүчгүй болчих жоох. За үнэн сэтгэлээсээ хөлбөмбөж байгаа хүмүүс нь бол ямар нэгэн байдлаар хүчгүй. Тэр 21 аймаг за одоо юу гэдэг. За одоо нэг зүгээр л энэ жишээ шүү. Завхан гэдэг аймагч мэдхгүй хөлбөмбөг ямар юм байдیں۔ Тэр мандат байж л байгаа байхгүй. Энэ үргэлж өөрөө ингээл дандаа мөнгөний жижигрүүлсэн төрөний хөлбөр болцсон байхгүй. Манай хөлбөмбөгийн холбооны ерөөсөө том хамгийн том алдаа мөнгө тараадаг. Монгол улс яагаад одоо ингээ хөгжихгүй байгаа нь ерөөсөө л юм халамжийн бодлоготой адилхан шүү дээ. За үүний араас яг бодлого ингээ дутуу явж исэн 2023 онд асар том алдаа гарч байгаа. За тэр ковидын тэр үеийн ингээл мөнгө төгрөг орж ирсэн тэр мөр бол яг вэ холбоо тэр хүртэл ингээ хэвээ ингээд яваад исэн байгаа байхгүй. Хинч мэддэхгүйгээр хин нийдж байгаа хинч нөгөө санаа тавихгүй. 23 онд дээдлийг нэг тэр Шангли сан нэг тэрбум болж байгаа. Энэ дэр өчигдөр би одоо Габи X ерхийлэгчээс асууж байгаа байхгүй. Та нар ямар ч одоо юм санхүүжилт байхгүй, маркетингээр олж байгаа мөнгө байхгүй, спонсор байхгүй. Яаж бодохороо FIFA-гийн AFC-гийн санхүүжилтийг заяа санхүүжилт орж ирэхэд нь үүнээс $1 одоо юу гэдэг нь долларын ханшийн зөрүүнээс доллар Монгол төгрөг ханшийн зөрүүнээс 1 тэрбум төгрөг босгоно гэж боддог байна. Тэгсэн чинь юу гэж хариулсан бэ гэхээр бид нар ингээд одоо ингээд тэг хурлаараа батлаад би бол одоо тэр тогтоолын дагуу батлсан одоо юу гэдэг ингээд нэгсэндээ зөвшөөрсөн байгаа байхгүй тэрийг ингээд хэрэгжүүлсэн. Яаж бодохоор ямар эрүүл ухаанаар бодохоор ингээд долларын зөрүүнээс 1 тэрбум төгрөг босгоод тэрийг нь хүмүүс дэмжиж баталцдаг байна. Олонхын санал гэдэг өөрөө зөвтгөл ерөөсөө биш юм аа. Энэ маш том асуудал. Одоо энэ яг өнөөгийн нөхцөл байдлын эхлэл нь аахгүй юу? Одоо ч энэ байдал нь үргэлжлээд байгаа. Тий, энэ одоо гэхдээ энэ одоо процесс нэгсэндээ зөв гэж бодож байгаа. Хүмүүсийн хулгай илрээд шүү дээ, тий. Энэ хэрвээ зүгээр ингээд ямар нэгэн байдлаар ингээд за мөнгө идээлсэн, мэддэхдэггүйсэн бол яах вэ? Энэ ингээд бас нэг альва нэг том зүйлийн эхлэл гэж бодож байгаа байхгүй. За тэгээд энэ гинсек гэдэг хүмүүс ямар амар үүргэнлөөтэй. Тэрватер гэж нэг айхтар ах байх юм аа. Одоо аль Морь Гамболд гэдэг хүний одоо Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байсан одоо яг нас арцсан л да. Тэр хүний үед мөнгө идээд халагдчихсан. Яаж явахаар одоо тэгээд дахиад томилогчтой. Энэ нь бол яг бас улс төрийн холбоотой гэдгийг бол би сонсч ирсэн. Одоо нэг хуучин улсын хурлын гишүүн асан Жаргалмаагийн хүргээ ах гэлүү дээ. Тэгээ нэг тиймэрхүү байдлаар бол томилогдож ирсэн. Тэгэхээр яаж игээл энэ гинсек ерөнхийлөгчдөр бол улс төрийн нөлөө ороод байгаа байхгүй. Улс төрчид яагаад ороод байгаа юм зүгээр л нэг сайхан нэг мөнгөн дээр л дөрөх гэж л орж ирж байгаа байхгүй. За бид нар AFC FIFA-гийн ингээл сая те $500,000 л гэж ярьдаг болохоос ш энэ бол зүгээр мөсөн уулын оройносон байгаа байхгүй. Энэ төсөл хөтөлбөрүүдээр ямар хэмжээний зүгээр төсөл бичээл мөнгө аваад гэсэн байхгүй. Зүгээр л төсөл бичээл мөнгө аваад нөгөөдг нь хэрэгжүүлээч байгаа юм үгүй ч юм өөр тийшээ зарцуулаад алдагдлаа нөхөөл те. Тэгсэн чинь сүүл рүүгээ нөгөө хөлбөмбөгийн холбоогоо барьцалцсан. За Эрдомо барьцалцсан. За яг одоо нэг буудлаа ингээ амралтын газар болгоцсон гээд байгаа. За яг вэ шгшөөгийн ингээ те бэлтгэлгүй үед ингээд өөр аргаар мөнгө олж иж болно. Энэ бол яг буулна бол яг үзэгдэл нь бол хэвийн боловч энэ шгшөөг сая тэмцээнд явах гэсэн чинь нөгөө мөнгө нэхэд бэлтгэлээ хэлэгдэггүй. Ийм одоо бэлтгэлийн баазтай яг яах энэ одоо хөлбөмбөгийн холбоо зүгээр эцсийн одоо нэг юм хэлэхэд ямар нэгэн байдлаар алдагдaltaа ажиллах ёсгүй байхгүй. Ямар ч вариант байхгүй, хөлбөр байхгүй. Энэ бүх зардлыг, бүх одоо санхүүжилтийг
дэлхийн биш олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжүүлж байгаа. Ажилтны цалин хүртэл өгж байгаа. Сая одоо ингээд би техникийн хэлцэд бас жоохон талархалтай хандаад байгаа байхгүй. Дотроосоо сайхан ингээд те. За энэ болохгүй нь. Яг хүснээ ингээд тэсвэр алдчих штэ. За одоо бусад ингээд холбооны сайхан ажиллаж байгаа мундаг залуучууд байгаа. Бити ингээд нэг талдаа энэ хэдэн улс төсдгийг одоо ингээд тэ яг аль нь дийлэх нү гэдэг хандлагаар бити байгаа те. Одоо зүгээр болсон хангалттай энэ улс төсдгийг бүгдийг нь явуулах хэрэгтэй. Заавал гэтээ спортын хөлбөмбөгчин энэ хөлбөмбөгийг хөгжүүлнэ гээгүй. Зүгээр сайхан ингээд зөв менежер оруулж ирээ. Хувийн хвшил оруулж ирээ те. Заавал бид нэр одоо би тамирах одоо хэн бэ тийм. Заавал хөлбөмбөг тоглож байгаа хүн энийг ингээд хөгжүүлээгүй байхгүй. Зүгээр үнэхээр сайхан чадaltaй би чадна гэж байгаа юм бол дуу хоолойгоо хүргээд дэр. Окей. За чи бол илүүдэд байна гэх юм бол би зүгээр ингээд холтоход билээ. Асуудалгүй байна л. Тэгээ би хөлбөмбөгтэй холбоотой мөнхөрднээс бас асуумаар байгаа юм. Манай хөлбөмбөгч нэг том одоо ялангуяа чиний дээд үеийн одоо миний үеийн минийхээс дээш үеийн ч байдаг юм хөлбөмбөгчдөд энэ хөлбөмбөгийг хөгжүүлэхгүй саатыг болоход нэг том чөдөр тушаа байна. Би энийг бол зүгээр шууд хэлчихье гэж бодож байна. Одоо жишээ нь за Марокко болдоо гэд манай Болдотор байж байна. Өөрөө одоо эрчим клуб тоглож исэн, Монголын шгшээ аваад тоглож исэн мундаг хөлбөмбөгч. Бүтэн миний ойлгож байгаа одоо 3 жил баг 12 жил сонгогч шүү тий 3 удаа. За тийм байна. Тий. За гих жишээ нь ингээд удирдах зүйлд манай сайн хөлбөмбөг тоглож исэн хөлбөмбөгч. За манай бомоо учрал байна. Бүр тэргүүнд эдийн хэлэгчлээ. Ингээд хийж исэн. Яагаад улсын шгшээ баг тоглож исэн сайн одоо Монголын өндөр зэрэглэлийн тоглогчид өөрсдөө хөлбөмбөгийн холбооны удирдах зүйлд тийм ээ гүйц зүйлд сонгогчоод өдөө болтол одоо шавар намагтаа утгахтаад ингээд явах дотроосоо дуурж исэн. Тэгэхээр энд бол нөгөө жижигхэн хувийн амбицууд ингээд яваад байгаа байхгүй. Тэгээд энийгээ одоо нэг яг дүүг хэлдэхээр одоо жишээ нь Болдотор хандаа хэлчихэд болчмоор байгаа байхгүй одоо. Үнэхээр одоо юу гэдгийг 4 жил нэг жил тий нэг бүрийн эрхээ хугацаа бүтэн 3 цикл гэдэг бол 12 жил сонгогдоод явчихсан. Тэгээд ямар өөрчлөлт авчирсан жишээ. Тэгэхээр чин одоо манай мөнхөрдөн дүүгийн юм уу дараагийн одоо чиний дараагийн үеийнхэн юм уу итгэл алдарч байгаа байхгүй. Хөлбөмбөгч дотроосоо жишээ нь өдрөс зүйлд орлоо гэхэд юу ч хийдэггүй тий амаа өдүүлээл ингээл сууж идэг. Ийм л байдалтай байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгээ энэ дээр одоо дүү юу хэлмээр байна тий. Үнэн үү ер нь? Үнэн. Ер нь бол үнэн. Энэ дээр одоо яг 12 жил сонгогч байгаа нь бол одоогийн ерөнхийлөгч Болт бол бас хөлбөмбөгч тий. SP Falcons хуучнаар Сэлэнфрес багийн эзэн одоо бид нар бол төсөөлөхдөө ингээд хөлбөмбөгт ингээд бүх насаа зориулсан мундаг л хүн гэж яах ингээд боддоо шүү дээ бас л. Тэгэхээр одоо яг одоо байгаа зөвлөл дээр бол ерөөсө 3 байгаа шүү дээ. Нэг нь бол хуучингийн юуны экс ерөнхийлөгч Ганбаатар одоогийн ерөнхийлөгч Болт. За энэ дээр одоо Марокко Болдотор ах байхгүй. Тэгэхээр үе үеийн яг хөлбөмбөгчд бол орж ирсэн. Гүйцэтгэх зөвлөл дээр орсон. Ингээд нэг бодлогоо ингээд тодорхойлох ёстой тий. Гэхдээ асуудаг байхгүй. Та нар яагаад энэ мэдээллийг одоо ингээд гайл гаргаж ирэхгүй байгаа? Яагаад ингээд өдөө хүртэл чимээг биднэрт юу ч өгдөггүй шүү дээ. Биднэрт мэдээлэл өгдөггүй шүү дээ. Уул нэхэд авах ёстой л доо. Энэ өөрөө нөгөө нэг би мэдэхгүй шүү дээ гэдэг энэ зөвтгөл ерөөсөө биш. Уул нь бидний төлөөлөл болоо. За та хамгийн мундаг шүү. Та хаа чаднаа гэд бид нэр ингээд дэмжиж оруулж байгаа байхгүй. Тэгэхэд одоо ингээл яг бумаах тий тэр ах сайхан ингээл цагтаа мундаг хөлбөмбөгч байсан. Тэгэл яг л нэг юм ямар ч чимээгүй нөгөө хідэн ус төрчдөл ингээд яг л адилхан болчихж байгаа байхгүй. Одоо хинт нь итгэх юм яг. Хинт нь итгэх хүн сайхан ингээд ярьдгийм байлээ. За одоо энэ хүн л одоо бумаа ахад бол бид нэр бол бүх ер нь итгэлээ өгсөндөө яагаад гэхээр тэр хүн чи одоо ингээд үндэсний шгшөөгийн одоо ахлагч довтлогч одоо юу гэдэм бас л нөгөө нэг гавьяат те ийм мундаг хүн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь энэ бүр хамгийн аимшигтай түүхэн хаа юм бид штэ. 2023 онд би ч одоо Зүүн Азийн залуучтай наадам зохион байгуулахаар онд ажиллаж байгаа. Энэ улс төрчид биш заа юу. Манай хөлбөмбөгч дотроосоо ингээд нэг ингэж амар явж байгаа байхгүй. Би тэр үед одоо хангаар тухайд ингээд спонсорг болцсон. Ийм болчлоо. За ахнараа хөлбөмбөгөө одоо хөгжүүлээд өгөөч. Одоо болно штэ тий. Энэ нэг орон нутгийн төлөөлөлгээ хангардгийн клуб чинь энэ дээдлийг гэж авч явж байгаа ганцхан баг аахгүй юу? Улаанбаатар хотод 9 баг нь байна. Орон нутгаас ганцхан төлөөлөлтэй. Нөгөөд хангард маань байхгүй болчоор зүгээр ингээд Улаанбаатар хотын лиг болчих гэж шүү дээ. Тэгээд за одоо болил л та. Миний өсөж төрсэн унган баг. Тэгээ нэг
ямар нэгэн байдлаар холбоо руу дайралт хийсэнгүү хувь хүн лөө ямар нэгэн байдлаар дайралт хийгүйсэн чинь одоо яг тэр үеийн гинсек театр хөлөн бөхч хүн шүү дээ. Манай байгуул руу шууд залгаж байгаа байхгүй. Наад нөхрөө ингээд чимээгүй болго ийм байж болох уу? Ийм ёс зүгүүл байж болох уу? За одоо хүмүүс яагаад дуграад байд ингээд одоо надаас зарим нь асуудаг. Би шолоох байлаа одоо. Тухайн үед миний эрх ашиг одоо юу гэдэг юм. Ингээд над руу амар дайралт ирсэн. Ажилтай холбогдож штэ. Би ажилласаа надад 2 сонголт ирсэн л дээ. Энд чи ажиллаа хийгээд чимээгүй бай. Эсвэл ингээд дуграа яв, ажилласаа гар. Би дуурахын сонгосон байхгүй юу? За хүнд бол яг нэг юм тодорхой хэмжээний нэг юм дэгээ хэрэгтэй байгаа даа штэ. Тий. Миний эрх ашиг зөрчигдсөн. Тийм учраас би дуурсан. Энийг одоо шулуухан хэлээ би зүгээр байж байгаа гарч ирээг байхгүй юу? Тэгэхээр одоо манай хөлөн бөхчд ч гэсэн бас ингээл тодорхой хэмжээ эрхэн зөрчигдөх ийм аль гэхдээ аль хизээний зөрчигдөд эхэлсэн байхгүй. Тий. Тэр үед би одоо ингээд хөлөн бөхчднийхөө ингээд ах нь олцсон намайг ингэж яхад одоо хэдэн дүүнэрэг бол будаа алган тий. Зүгээр л ингээд дарамтлахаар байгаа байхгүй. Тэгээд ер нь бол нэг тийм ер нь нэг утгагүй л байна да. Тэгээд одоо өшөө сайхан одоо ингээд уул нь би хүлээгээд байгаа нь одоо дахиад нөгөө цэнд ойшгаа төр хатыгаа энэ хэд маань дуурна. Ер нь энэ бол цаг хугацааны л асуудал. Манай ингээ хөлөн бөхчд яг уу зарим нь яг уу ичимхээж болно шүү дээ. За ярьж чаддгүй ч байж болно. Гэтэ өнөөдрийн төвшөнд бол хөлөн бөхчд бүгдээрээ ингээ нэг талдаа гараад тий атгсан гар шиг байгаа гэдэгт тий би бол итгэлтэй байгаа. Ер нь бол ярилцж байгаа. За би таньс дахиад бас нэг нэмэлт асуулт. За. Ер нь одоо тамирчд болон одоо дотор нь ажиллаж байгаа хүмүүс ер нь холбооныхоо дүрм журмыг ер нь хэр мэддэг юм бол одоо ер нь бол ихэнх хүмүүс ер нь мэдгүйгээс болж алддаг ч тийм. За одоо холбоологоо тамирчд ингэх ёстой доо гэдэг нэг хар ухаанаараа бодоод ингэвэл хүдээгэл бодоод явдаг. Яг тэр дүрм журмаа бариад яг ийм заалтууд нь төрчөгдөөд байна тийм. Тэгж дуурж исэн тохиолдлууд ер нь байд юм болов. За ер нь бол их ховор. Энэ дээр би зүгээр хамгийн сайн зүгээр санаж байгаа нь одоо бид нар ч бас ингээл нэг за энэ шүүгчийн асуудал гээл ингээл зарим зүйл дээр нэг очоод амаараа хэрэлдээд тахаас одоо Facebook гэдэг чинь ерөнхий бидний ингээл нэг нүүр царай болчлоо шүү дээ. За энэ хувийн үзэл бодол юм байт юм байна. Тэрэн дээр ингээд манай холбооны нэг хамгийн том нэг юм айхтар юу дүрмийн заалт юм зүйл заалт тэр нь юу гэхээр юм холбоог сошиал орчинд одоо холбоог шүүгчийг сошиал орчинд одоо ингээд доромжилж болохгүй. Бүр тийм заалт байдаг. Тийм заалттай тэнгууд ингээд ямар нэгэн байдлаар тамирчин ч юм уу ингээд биччих юм бол торгуулдаг. Энийг бандуулдаг байсан бохгүй юу? Одоо энийг бол ингээд яг арчилсан ерөнхийлөгч хэлбэгд орж одоо Ганбаатар гэдэг хүн ч одоо арслан хүн шүү те. Тэгэхэд ийм коммунист дүрм оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгээд их торгодог байсан. За одоо яг энэ дээр бол би амар өөртөө бас нэг хаяа ингээд бахархдаг байхгүй юу? 23 онд ингээд би бүр ингээд за бандуул бандаг хамаагүй гээл шууд орсон. Тэгэл тэрнээс хойш тэр дүрм гэтээ номон дээр байгаа хаа. Би одоо хүртэл байгаа гэдгийг итгэлтэй байдаг. Тэр үйлчлэгээ байсан. Одоо тамирчид чөлөөтэйгээр бичдэг болцсон. Бичих ёстой шүү дээ. Энэ үнэхээр энэ их мөнгө яг тий зүгээр ингээд энэ мундаг хөгжлийг үнэхээр энэ улс төрчид тий үнэхээр гацаач чадлаа. За үүнээс одоо яг манай ингээд би яг дотор аппаратд ажиллаж байгаагүй хүний хувьд дотод ингээд хүмүүс ярьдаг байхгүй юу? Манай хөлөн бөхчүүд дасгалжуулагч дотор ингээл юу гэдэг ажилтсан Монголжгоо гэж нэг агуу амтан баг шиг байна. Энэ морь гамбуултын үеэс гадаад хэлцгийг ингээд нэг араас нь аваа явсан. Тэгээ одоо Мая гэж ихчээ араас л авсан юм шиг байна. Өнөөдрийг хүртэл юу бүр ингээд бүхэл ерөөсөө гадаад харилцааг нь бааздаг, төсөл хөтөлбөрийн бааздаг, сүултээ баг ингээд нэг хаана нь болцсон юм шиг л. Хоёрын хэрэгтэй одоо энэ бас л баазсан биш үү? Амар бүр моног бас хөрөнгөцсөн гинэ. Тэрийг ч гэхдээ ажлаа хүлээлж өгсөн. Тийм байна. Энэ ингээд зогсож болохгүй байхгүй. Давгдорч өнөөдөр яг ингээд буруу зүйл хийсэн бол зүгээр л ажлаа өгөөд яваад өгч болохгүй. Монголчууд өнөөдөр буруу зүйл хийсэн бол ажлаа зүгээр л өгөөд за би ажлаасаа гарсан штэ гэж болохгүй байхгүй. Энийг яг манай хаш эрдэнэ чинь бол яг шүүгчлээ. За шүүгч бол яг тустай асуудал тийм юуны холбооны тийм ажилтан биш штэ. Ер нь баг гэрээч гэж явж байгаа байх. Гэтэ буруу зүйл хийсэн хүмүүс зүгээр ажлаас гарснараа энэ зөвтгөл бас биш. Ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Одоо би бол ингээ нэг хуулийн байгууллага тий одоо ингээ бүгдээрээ шалгадаасаа гэж бодож байгаа байхгүй. Одоо тэгээд театр гэдэг хүн энэ одоо холбоог ингэж замхруулад бүр завааруулад
ингээд зүгээр бас яваал гэсэн. Одоо яг юу хийж байгааг мэдэхгүй. Бүгд хариуцлага хүлээх хэрэгтэй. Би бол хуулийн хариуцлага хүлээгээсээ угаасаа хизээ нэгэн цагт хүлээнэ л гэж итгэж найдаж ингээд байх болно. Би бас Тамираа хас яг энэ талаар асууя гэж бодож ирсэн юм. Яг сая ярилцлагыг ихэнд хэлсэн те. Яг нэг нэмэгдүүний байрыг сольсон ч гэсэн юу нөр өөрчлөгдөх гэдэг лээ. Дийлбэрийн тоо өөрчлөгдөх гэдэгтэй ажиллахан. Өмнө давдарж өгдөг гинсэгийг авахаас өмнө энэ асуудал байсан. Бүр өртөө үйлдэлгээд давдарж одоо гинсэг байх үедээ өөрөө ч тэрийгэ тайлбарлаад байдаг. Би юм өртөө авсан. Одоо хүртэл энэ үргэлжлэж яваа тэр нэгээ даамжирж байна гэд. Одоо энэ асуудал ингээд дахиад үргэлжлээд дахиад чинь одоо шинэ гинсэгийнхээ нүрийг үүсэж байна те. Ер нь энэ чигээр яваад ах юм уу? Энийхээ ер нь үр гор нь хизээ одоо амсаж ухаарах юм бол ер нь та энэ тал дээр ямар байр суурьтай? Горын одоо бид нар тэгээд хит тус төрчихсөн энэ горыг амссаар л байгаа шүү дээ. Тэгээд сая хэдэн жилийн өмнө юу шгшээгийн анхлагч байсан Цэдэн бол тэгээд Эрен клубын одоо эзэн мөнгө чулуу хэрэгтэй би спорт шинжилгээгээд нэвтрүүлэг хийж ирсэн. Одоо ярьсан дээр YouTube дээр бүгд байгаа л да. Тэн дээр яг нөгөө нэг Тэрбатар 2 тудаага ерөнхий нарийн эмчийн дарга яг босны маргааш нөлөө нөгөөдөр нь бид гурав ярилцж ирсэн байхгүй. Тэгээд тэн дээр би Цэдэн болоос асууж ирсэн. За Цэдэн бол ингээд Тэрбатар гэдэг танаа хөлбөмбөгчдийн дундаас тий 2 тудаага ингээд тий энэ хүмүүр 2 тудаага тий ерөнхий нарийн эмчийн дарга болгож байна. Тэгээд чи бас нэлээд шүүмжтэй байр суурьтай байгаа энэ холбооны удирдлага тий энэ галтгоо барих ерөнхий нарийн эмчийн даргатай. Тэгээд хэр зэрэг итгэл хүлээдэг чинь гэж асуусан чинь жоохон бөөрөнхийдөө хариулаад ерөнхийдөө одоо итгэж байна 2 удаа хийх юм чи одоо гайгүй яах юм байх энтергээл те нэг бөөрөнхийсэн тийм хариулт өгсөн л дөө. Тэгээ эндээс юу харагдаж байна гэхээр ерөнхийдөө ингээд манайхан нэгэндээ ерөөсөө хэлж чаддгүй. Тэгээ спортынхны ялангуяа манай бүх сакс гэдэг юм хөлбөмбөгч гэдэг юм бас нэг юм байдгийг. Ялангуяа үндэсний хөлтөр их байдаг. Миний нутгийн ахч гэдэг юм өндөр цолтооч гэдэг юм уу те бас амаа өдүүлсэн иймэрхүү одоо дугрыг гэсэн дуурч чаддгүй. Тэгээ ийм юм яваад байдаг хөөхгүй. Тэгээд харамсалтай зүгээр тэр нэвтрүүлгийн дараа чинь нэг дэлхийн авраг жил байлуу да. Манай Цэдэн бол чинь одоо нөгөө хөлбөмбөгийн дэлхийн авраг үзээд за тэрнээс хойш огт дуурхаа байсан. Тэгэхээр манай хөлбөмбөгийн холбооных чинь ер нь ингээ хөлбөмбөгчтэй бас нэг нэгээр нь худалдаад авчдаг шүү дээ. Нэг хөлбөмбөгийн дэлхийн авраг үзүүлэгч байдаг юм уу? Одоо эхнэрийн юм уу дүүгийн ажил авдагч байдаг юм уу те. Энэ бол зүгээр бүгд мэдчихэж байгаа. Угаасаа энэ байдлаас салахгүй л ерөөсөө өөрчлөлт явагдахгүй. Тий, ерөөсөө явагдахгүй. Тэгэхээр тэр нөгөө ерөнхий нарийн эмчийн даргатай холбоотой асуудал дээр дөрөв дүү хэллээ шүү дээ. Заавал хөлбөмбөгчин юм уу сайн дасгалж өгч байх албагүй байхгүй. Сайн одоо тий одоо мэдлэгтэй боловсралтай зөндөө залуучууд байна шүү дээ. Өдөртөх зөвлөлн төлөөлийн зарчмаа хадгал. Шүүгчээс нь төлөөлвэ, ахмадуудаас нь төлөөлвэ. Тэгээ өдөрт зүйлийн одоо 13 юм 15 хүн байна. Тэр хурлаа яг протоколтой хийгээд хин юу ямар санаачлаг гаргаад энэ нь одоо олонхын санал авсан уу аваагүй юу тэгээ олонхын санал аваагүй дэмжигдээгүй гэдгийг ил тод ингээд хурлын протокол дээрийн одоо мэдээлэл явуулчмаар байгаа шүү дээ. Тэгэхээр манайх ерөөсөө улс төрийн намаас авахгүй л. За яг зүгээр би зүгээр өөрөө сая нэг их хурлд нэр дэвшсэний хувьд хэлэхэд ардын нам арчсан нам нэг хүн намч гэдэг юм уу те. За энэ хэд гайгүй байж байгаа юм. За бусад улс төрийн намууд ерөөсөө нөгөө нэг хурлаа хийж чаддаг байхгүй. Тэрнтэй яг адилхан спорт холбоо гэдэг бол ерөөсөө улс төрийн намын жижиг модель болсон байхгүй манайх. Ерөөс. Тэгэхээр энийг өөрчлөхгүйгээр ерөөсөө юу ч өөрчлөгдөв. Таныг ч нэрээ улс төрч гэдэг бас мартцаа явж байгаа юм шиг. Тэгээ сая бол би нөгөө яагаад нэр дэвссэн гэхээр ерөнхийдөө ингэсэн. Ерөөсөө Олимпийн хороо Монголын хөлбөмбөгийн холбоо гэдэг хоёр том холбоо байна. Олон улсаас асар хэмжээний санхүүжилт авдаг. Одоо чинь хөлбөмбөг бол бид нар бацаа бид нар ингээл ярьж байгаа нэг ерөнхийдөө нэг 40 сая долларын асуудал яригдаад байна шүү дээ. 40-оос илүүч байж магадгүй. Олимпийн хороо хэд ирдгийг бас бид нар мэдэхгүй. Зүгээр би тэр юун дээр нэг зүйл нэмээд чи одоо ингээл аудит маавд хөндлөнгийн гэдэг ингээд олон асуудал яригдаад байна шүү дээ. Бид нарт айгүйх боломж байгаа. Өмнө нь бид нар одоо нөгөө 97-8 онд чинь ингээд хоёр том холбоонд ийссэнгүүт ингээд нөгөө мөнгө орж ирлээ. Эхлээд бэлэн бусаар тий материалыг бааз одоо материалыг санхүүж дараа нь ингээд бэлэн долларын санхүүжилт орж ирээ. Тэгэнгүүт тэр үе чинь нөгөө нэг нийгэм шилжилтийн юм дээр чинь төрийн хин шалгороо гэж байсан байхгүй. Тэгээд гэрэл юм гээд одоо тэрүүлэгч юм бид нар ингээд нийлж ягаад төрийн хин шалгороонд бид нар өргөдлөөд яг тэгэхээр тэр чинь нөгөө нэг Монголын нэрээр орж ирж байгаа мөнгийг шалгадаг боломж нь байсан. Тэгээ овоо шалгагдаа ингээд явж исэн чинь чимээгүй нам дарагдсан чинь дараа нь сонссон чинь нөгөө төрийн шинэл шалгах хорооны хилцээний гол нөгөө шалгаж ирсэн хилцээний дарга нарын одоо хүүхдүүд энэ гадаад сурах юу гин манай морь хамбалчин мөнгө төрийг харгаад тэгээ дараа нь нөгөө байгуулагч нь татан буугдаад ингээд дашин шагуулж байгаа байхгүй. Дараа нь тэр ерөөсөө олон юу төрийн бус байгууллагын мөнгийг шалгах ямар ч тийм нөгөө хууль хэрэгцсэн юуг болцсон. Ер нь бол нэг завсрын үе. Сая ковидын үеэр тэр дахиад нэгдсэн. Яагаад гэхээр тэр чинь би түр хэллээ шүү дээ нэвтрүүлэг эхлэхэд хөлбөмбөгийн холбоонд өгж байгаа мөнгө биш байхгүй. Монголын хөлбөмбөгийг хөгжүүлгээд Монгол улсад өгж байгаа мөнгө гэдгийг л манайхан сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр
одоо бид нар үндэсний аудитын газар одоо өргөдөл гаргаад энийг шалгуулж болно. Олимпийн орон дээр бид нар энэ асуудал ковид үеэр тавигдаад бид нар шалгуулсан. Тэгсэн харамсалтай нь юу болсон гэхээр нөгөө нэг чуулганаараа одоо хэлцээг байгаа. Тэгэхээр бас ингэ манай хөлбөмбөгийн ч тэгж ш. За ингээд үндэсний аудит одоо загчуг дарахтаа ингэ шалгууллаа гэхэд яг олимпийн ороотой адилхан нөгөө өдөрт зүйл хийдэг гişүн чинь дараад одоо нөгөө хэлцэхгүй байх магадлал бас өндөртэй. Тэгэхээр бүр тэс хөндлөнгийн аудит одоо оруулах хэрэгтэй. Төрөний нөгөө асуултанд нөгөө хариулж байгаа өөр тийшээ хазаацсан байх юм гэд бодоодсэн чинь энэ юу вэ гэхээр яаж хөгжүүлэх юм те? Одоо яг ингээд бид нараас хөгжил ярих хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Энэ мэдээж дүрмээ өөрчлөх. Энэ жижигрүүлсэн төрийн хөлбрийг одоо хөлбраал болчих хэрэгтэй байхгүй юу? Одоо халамжийн бодлого болио гэдэг байхгүй. За энэ үнэхээр чадахгүй бол тэрбум дөрвний шагналын сан. За бид нэр чадахгүй байна гэж хэлээд болох хэрэгтэй. За иймиг л өгчдөх юм байна. Одоо юу гэдэг уул нь бол яг хөө энэ тэрбумаар байвсан. Энийг гэхдээ спонсороор олох хэрэгтэй. Маркетингараа олох хэрэгтэй. Бид нар одоо маркетинг ингээд олж чадсангүй биш. Олох л хэрэгтэй. Юуны тулд одоо уул маркетинг хилцмэлцгээл зөндөө байдаг үлээ. Уул нь байсан одоо байгаагүй мэдэхгүй байна. За 21 аймагт ингээ мөнгө тараадаг. Сар болгон сая төгрөг тараадаг байхгүй юу? Клубүүдэд бүгдэнд нь ингээ мөнгө тараадаг. Лицензиулт гэж бас нэг агуу юм байна. Клуб лицензиулт гэдэг байна. Би энийг өөрийн нүдээр харсан. Яг алтан бөмбөг гэж жил болгон болдог байлаа. Клуб лицензиулт тэнцлээ гэж бүгд батламжаа алтан бөмбөгийн дээр тайзан дээр өгж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэнцээг байсан. Хамгийн амар. Одоо та нар энийг ингээд яагаад чи ажиллаа хийгээч юм гээч. Одоо тэгээд яагаад ингээ хүнд байдалд ороод байгаа юм гэхээр ерөөсөө л мөнгө тараалтаасаа болоод нөө амлцсан. Тэрийг өгч чадхаа байлаа. Түнгүүд яг хоо манай ингээд клубуд яриад байгаа юм мөнгөө өгөөч мөнгө л яриад байгаа байхгүй юу? Энэ амцсан байна тийм. Одоо тэгээд яг хуу бас зовлонтой юм аа. Нөгөө клуб ч мөнгө олохгүй болохоор шин за клуб цэцэнжүүлэлтийн 40 сая төгрөг ороод ирэхээр нь чиний мөнгөийг өгнө гэд тамирчтай хэлсэн байдаг. Нөгөө тамирчид нь яа тий нөгөө холбоороо дард юм байна. Мөнгө авъя бид нар цалингаа хамаар байна гэдэг нэг иймэрхүү байдал үүсээд идэг. Энийг бүгдийг болох хэрэгтэй одоо. Одоо яг энэ холбооноос яг хин мөнгө авдгийг цалинжаад байдгийг бас одоо ингээл нэлээд дангаацсан байгаа байхгүй. Одоо ер нь миний зүгээр багцаагаар нэг 120-од ажилчин байгаа л үү. Ер нь бол тийм амар шаардлага байхгүй баг. За сүүл дээр юуны тоон заргад бол 60-аас дээш гэж. Тийм үү. Яг энэ хийсвэр хэлсэн байж магадгүй шүү. Тэгээд энэ чадахгүй мөртлөө ингээ нөгөө болон ураанд гэдэг шиг ингээд тийм амлалтаа болох хэрэгтэй. Одоо нэг яг нэг жишээ хэлэхэд нэг Аргентин улсыг энэ милээ гэдэг ерөнхийлөгч амар ингээ лаг болгочлаа, инфляцийн буулгачлаа тийм энэ бол ингээд мундаг гэл хүмүүс одоо тэгээд шүү дээ. Мундаг ажиллаа. Тэр хүн мундаг ажиллаг واخгүй. Зүгээр тэр энэ халамжийн бодлогоо зогсоож байгаа. Энэ төсвөөс хулгай хийдгийг зогсоож байгаа. Зүгээр хувийн хөвшил. За та нар зүгээр ажиллая. Зүгээр л ингээд төрийг цомхон болгочих жоох واخгүй. Яг л энэ зэшм тэрнээс ш тэр хүн ингээд амарлаг ажиллаг шүү дээ. Зүгээр л энэ хулгайг болчих. Зарцуулах хэвээр нэг дэндэн зарцуулчих. Ингэчүүл асуудалгүй өгч чинь. Мангар амархан. За одоо тэгээд энэ нэг яг манай төрийн нэг сонгуул ямар болдог вэ? Хайрцагтай яадаг гэдэг бөө мөнгө тараадаг болохоо манай хөлбөмбөгийн албан дээр яг тэр зүйл болдог байхгүй. Энийг одоо дүрмээрээ одоо бас шинжлэх ёстой. Уул нь бол энгийн асуудал гэхдээ энэ бол өөрчлөхөд маш хэцүү. Энийг зоригтойгоор хэлэх ёстой. Одоо ингээд ёстой биел дуурахгүй бол биел хэлэхгүй бол энийг хин хэлэх юм бэ? Одоо өөрчлөх цаг нь болсон. Одоо яг цаг үе. Дүүл аль нэг одоо чинь манай хөлбөмбөгч ингээд нөгөө санд мал өгч бас нэг хайрцагдлаа гэж яриад байгаа ш нөгөө ямар нэг фракс хариалгаж гин үү? Тийм байна уу? Фракс хаа. 23 онд одоо ингээд би нөгөө юу гадсан. Facebook-ээр одоо ингээд чөлөөтэй өөрийнхөө ингээд илэрхийлээд байсан чи би одоо G-Mobile-ийн дашнымын хүн одоо хуучин Атлетик 200-ын бэлгүүний хүн гэл амар олон тэгсэн бүр. Тэгээд ингээд манай найзууд хүртэл нөгөө удирдлагуудын дээрээс нь ингээд нэг юм тарих угаалт яваад тахаар бүр тэрэндээ итгэцэн байсан шүү дээ. Одоо яг хэний хүн одоо зүгээр ингээд гараад ирээч гэ би бүр ингээд амар хилдэг байхгүй. Тэгээ хаяа ингээд нэг дашках руу ингээд над руу ингээд байх юм би одоо таны хүн юм бах та гэхээр мэдрэл мот юмна тэгчлээ гэдэг байдлаар хандж байгаа байхгүй. Юу яасан? Би бүр нэг түүх ярэ энэ дээр ажилласаа гарчаад за нэг 6 сар яг хөө лиг ингээл явж л байсан. Тухайд яг хөө жоохон бага хэмжээний гэрээцсэн байхгүй юу? Одоо хорхон гөлөвт орцсон нэг аюу бага тэгсэн ажилгүй наа хүмүүс яг тэр үед ингээд
мөнгө авцсан. Энэ ста дуграад даашкагийн наачста ингээд амрууга мөнгө чихүүлсэн гэл амар их тэгжсэн аахгүй. Тэгтэн өрөвдмөр штэ. Гэртээ ингээд яг тэгээд ингээд би тэрийг хараад уншиж байхдаа зүгээр хоол байхгүй хүнсгүй болсон. Ингээд будаа гшагаад ганц өндөг байсан. Нөгөөдгөө ингээд нэг түүгээр нь зүгээр ингээд хаглаад саримс өрчж жагаад нэг 100% ингээд идчихсэн түүх. Яг ингээд нэг мөнгө авахад наачста ингээд чихүүлсэн хахуухаа ингээд хахтлаа мөнгө авцсан гэж явах үед нь энэ гэтээ ингээд яг бахармаач юм шиг гондмооч юм шиг тийм түүх байхгүй юу. Тэгэхээр тийм үедээ ч би хинээс ч мөнгө авч үзээгүй. Угаасаа хин ч надаа мөнгөний санал тавьж үзээгүй хамгийн гол нь. Одоо яг үзэгчдийн дунд нэг ийм төөрөгдлөөс үүсчих юм байна. За төөрөглөхөө бодолч хөө те. Одоо энэ байгаа холбоог игнораад эдгээр одоо ингээд одоо юу гэх юм те. Холбоог одоо ингээд татан буулгах юм одоо юу гэх юм те. Шинжилж ижирд яах гэдэг юм те. Тэнгүүд энэ нөгөө нэг холбооноос ингээд гадуур байгаа энэ одоо горчноос гадуур байгаа хүмүүс эдгэрэн дээр очиж ийцэн суух гэдэг юм аа. Тэнгүүд тэр их мөнгөн дээр очих гэдэг хүмүүс юм хардталт ч юм уу одоо бодлоо төржиж магадгүй. Тэрэн дээр тоор ер нь ямар байр суурьтай байна. Одоо заяага суртал яриа авахд ингээд бацаа гэдэг хүнлөө хитрхи их ингэж дайраад байна те. Намайг л байхгүй болгож болох юм шиг гэж харагдаад байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү дайрлууд ирээд байгаа. Энэ дээр ер нь тоор ямар шиг бодлоо. Одоо ингээд нэгснэ дуурсан хүн болгоныг ингээд тиймэрхүү бодолд оруулах гэдэг шүү дээ. Одоо нэгснэ тэр их мөнгөн дээр очих гэж ингэж дуурайад байгаа юм шиг тийм ойлголт төрүүлээд байна. За. За их мөнгө гэдэг нь бол одоо юу гэнтэй одоо тэр их одоо төсөс хөтөлбөрөөр орж байгаа одоо Аз хөлбөмбөг холбоо те фифагаас олж байгаа санхүүжилтийг тэрийг ярьж байгаа шүү. Би одоо ингээд яг энийг бас угаасаа сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа. Манай ингээд хөлбөмбөг зөөсөж байгаа, гаднаас ч байгаа. Чи яг ямар ашиг сонирхолтой юм. Би нэг л зүйлийг хэлээд байгаа байхгүй. Надад бол миний хувьд бол ямар ч ашиг сонирхол алга ямар ч одоо тийм нэг амбиц алга. Гэтэ яг би ирээдүйд хүссэн үсэгүй энэ бодлогыг тодорхойлж явах хэрэгтэй байхгүй юу? Энд бол яг хуу мэдээж энэ нэг зөвлөлийн одоо нэг хамаагүй одоо хүмүүс чинь нөгөө итгэхэ болцсон шүү дээ. Манай ингээд ерхий сайдаас ахуулаад би өстө ямар ч албанд шалд очихгүй гэх нэг ингээд нөгөө юм худлаа хүмүүс ингээд худлаа зүйл ярьсаар хагаад үнэн ярьж байгаа хүнийг ингээд үгүйсгдэг болцсон юм. Тэгэхээр бүр үнэхээр ингээд айц чалга хэдэн ус төрчөөс бүр ингээд айгаад байх айц чалга өдрөө нь харж хагаад зүгээрээ гараа л гэмээр юм. Тэгээд хэрвээ за зүмгүүшээ яхан дөөдтэй одоо юу гэдэг найзаа чи ингээд хөлбөмбөгийг үнэхээр муухай харагдуулчихна гэх юм бол би зүгээр чимгүй ажиллая гэдээ явахд бэлэн байна гэдгийг л зүгээр шууд ам бардсан байл. Одоо яг нэг өмнө бас хитиг олон ингээд удаан гаднаас ингээд дуграад байсан. Одоо л яг нэг хөлбөмбөгийн холбооны санхүүжилтийг шалгах төр хорооны гишүүнээр бол орцсон байгаа. Тэгээд энэ нэг ажлыг хариуцлагатай хийчихье гэсэн бодол байна. Гэтэ магадгүй чадахгүй бол одоо яана гэсэн бас амар том бодол байна. Айц энэ бол. Тэгээд яг болно. Түрүү мөнхөртөнд өгс би ер нь алуур асуусан байхгүй юу. Тэгээд одоо Виторийг чинь нийлээд ингээд сууж байвал за энэ хоёр ер нь бас хэний хүн болоод сууж байгаа юм бол гэж бодох байх. За би бол яг анхан спортын зүтгэлтэй хүн 30 гаруй жил одоо маш олон холбооны өдөрсгөлд ажиллаж байлаа. За хөлбөмбөгийн холбоотой бол ингээд яалчгүй тэр лигийн тэмцээний эхлэл тэгээд энэ олон улсын хоёр том холбоонд эсэгт ингээд гол үүрэгтэй оролцож исэн хүний хувьд бол би энэ удаад гортгийн гадна үлдэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нэгдүгээр би насны хувьд бодсон ч гэсэн өөрийнхөө спортын зүтгэлтэн сэтгүүлчээр дуурах үүрэгтэй гэж өөрийгөө бодож байгаа. За тухайн үед бол би чинь бас гар бие оролцоо явж исэн. Жишээ нь тэр хоёр холбоонд эсэг чинь манай Мориган бол чинь одоо худлаа хөгжлийн банкны мэдрээгаа тэгээд одоо энэ уундан бол тэгээд одоо дэлгэрийн захирал байсан гэдэг ийм бизнесмен улс орчин ингээд нөгөө санхүүжтийн босгоол би 25 минутын одоо англи субтитртэй нэвтрүүлгийг үндсний телевизсэн тэгэхэд дөнгөж аж ахуйн тооцоонд орж ирсэн. Тэр үед чинь нэг 3 сая орчим төгрөгөөр одоо хийж өгч байгаа шүү дээ. Тэгээд карманд нь хийж өгөөл явуулаад манай хүн чинь тэрий чинь презентацийн болно гэж бүцүүлээл. Тэгээд нөгөө санхүүжтийн босгоод өгсөн. Тэгээд FC FIFA-д эсүүдүүд бид нар одоо яаж ухтаж авч тэ санхүүжт авахлаа холбоо маань эсчлээ гэж бид нар чинь дандаа гэрэлгээтэй зүйл бодож исэн байхгүй. Ингээд 27-8 жилийн дараа бид нар 40-50 сая доллар ингээ алдсан хүүхд залуучуудынхаа тэ одоо эрийн мохоогоод ингээд хөгжлийн хулгайлуулсан сууж ийн гэж яаж бодох юм бэ? Тэгээ сая Тамирын цаг нэвтрүүлгээр одоо оны өмнө уундан бол тахтай ярилцсан чинь нэрээ бид хоёр ингээ хоорондоо ярилцсан бүр амар онцгүй ингээд санагдж байгаа байхгүй. Тэр одоо бид нар тийм бодож байгаагүй байхгүй. Тэгэхээр одоо бол бид нар одоо тэр цаг үеийг ухрааж мэдээж чадахгүй. Тэгэхдээ заавал хариуцлага тооцоолох хэрэгтэй. Тэгээд энд нэг би юугаар ингээд албаар одоо яг дэлгэсэнд өгч чинь энэ манай Цэнхэр хэрэг гээд сонин гарч ирсэн. Энэ бол 1999 оны 40 мянган хүний суудалтай стадионтой болно гэдээ манай Мориган болд ингээд ярьцлага өгч ирсэн.
Тэгээд тэр үед ингэж ямар ч ихсэн 40 мянган хүний суудалтай стадион баригдах болно. Өөрөө ярьсан өгсөн шүү дээ. Үүний одоо хөрөнгө их усрыг олон улсын хөлийн бүгийн холбоо батлаад өгч гисэн гэж байгаа байхгүй. Тэгээд энд ганцхан манай төр засгийн зүгээс энэ газрын зөвшөөрлөл эднэрл хэрэгтэй гэдэг. Гэхдээ газрын зөвшөөрлийг өгөөд ингээд одоо чи сүүлд нь бас сонссон чинь нэг 40 мянган болоо 5 мянган хүний суудалтай одоо энэ байгаа цэнгэлдэг чинь битүү цэнгэлдэх гэдэг юу батлагдсан гэдэг би сонсч л байсан. Тэгээд нарийн ширээ юу бид нар нөгөө дансны юм уу энэ харахгүй болохоор мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол ерөөсөө бид нар хариуцлага тооцсноо. Энэ холбоо ямар нэг байдлаар мэдээ шинжлэгдэнэ. Шинжлэгдэж чадахгүй бол бид нар энд суугаад хэрэггүй. Бортгны гадна байгаа ч хэрэггүй. Тэгэхээр манай Батсай байдаг юм уу? Манай Дэрэнгийн чуукагаас ахгуулаад энэ үе үеийн те хөлөмгийн клубын эзэд тэгээд үе үеийн манай хөлөмгийн одоо мундаг тоглогчд бүгдээрээ дуу хоолой нэгтгэж нэг талдаа гармаар байгаа. Тэгээд энэ улсуудад бүгдэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Би усаа их хурлд иршигтэй ерөөсө ганцхан зүйлийг ярьж явсан шүү дээ. Ерөөсөө энэ хөлөмгийн холбоогоор жишээ авахад энэ хүүхэд залуучуудын ирээдүгээс хулгайлаад байна. Тэгэхээр Олимпиароо хөлөмгийн холбооны санхүүжилтийг нэг удаагийн төр хуульч байдаг юм ил тод болгоод ерөөсөө одоо 97-оос 98 онд ингээд сүүлийн 28 жил $1 орж ирсэн байна гэх тэрийн нийт тод болгоод ингээд болоо байхгүй. Тэгээд тэр үед нь хэн ерөнхийлөгч байсан юм? Хэн ерөнхий нарийн дарга байсан юм? Хэн өдөртөх зөвлөлд байгаад одоо энэ айр домыг жишээ нь 500 саяын одоо барьцаанд тавьчихсан гэдэг шиг. Ингээл энийг ил тод болох юм бол эн чинь араас хөврөөл явчих واخхой. 500-аас ч бараг тийм шиг тийм шүү. Тэгэхээр одоо бол хөлөмбөгийн холбоо шинжлэгдээд зүгээр одоо дараагийн ерөнхийлөгч сонгогдоод ерөнхий нарийн бичгийн дарга одоо өдөрт зөвлөн сонгоод ингээд амар тайван дайж ярахгүй. Одоо энэ асуудлыг бид нар ил тод болгоно. Заавал хариуцлага тооцно. Энэ улсуудаар төлөөлнэ. Одоо нэг гоё аятайхыг сонсогч байгаа. Манай хууль зүйн сайд сая хэлжлээ шүү дээ. Засгийн газраас нөгөө 2002-оос хойш одоо сонгогдсон их хурлын гишүүд, сайд нар те их хурлын дарга ерөнхийлөгч гэдэг юм уу? Одоо тэр хууль ингээд их хурлд орох гэж байна. Тэрний юу гэхээр төрийн өндөр албан тушаалтнууд гэхээр одоо манай ерөнхийлөгчийн одоо зөвлөх байсан улсууд, их хурлын гишүүн байсан улсууд хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол тийм ээ тэр хөрөнгийг хураагаад улсыг хөрөлгөө болгоно. Энд бол манай Ганбаатараас ахгуулаа шижир шидэг юм уу? Бүгдээрээ одоо шалгагдана. Энэ бол бас нэг гэрэл гэгээтэй юм сонсогч байгаа байхгүй. Тэгэхээр ингээ алийн болгон бид нар ингээд байх юм тий. Тэгэхээр бид нар ерөөсөө ингээд хамтдаа нэг талдаа гармаар. Нэг талдаа гар. Тэгээд одоо чинь өдөрт зөвлөлд ингээд хөлөн бөчтөө сонгох гэх юм бол бити ингээд сүүлийн жилүүдэд байсан улсуудыг хамаа өдүүлээд байгаа ч. Дуурдаг манай мөнх эрдэнэ шиг тий. Манай Батсай шиг залуучуудыг энэ өдөрт зөвлөлдөө манай хөлөмгийн хан одоо их хурлаар сонгомоор байна. Тэгжээж эн чинь бид нар цаашаа явах байхгүй. Тэгэх юм бол зүгээр л хайрцаглагдаал нөгөө 52 хүн чинь нөгөө хайрцаг сонгуулан тэгж явдгаараа явал өдөрт зөвлөлдөө нөгөө 10 хэдэн хүн чинь ингээд хуваагдал ингээл нэг жижиг амбицтэй те. За би чиний ихнэрийг чи ажил аавна. Танаа те дүүгийн чинь авчин ч гэдэг юм уу те. Ийм амбицаар эсвэл чи одоо өдөрт зөвлөл орлогоо сайхан одоо те гадаад чамаа нэг 3 тэмцээн 4 жилийн турш явж гэдэг юм уу. Ийм байдалтай ингээд жижигхэн амбицыг хөөгөөд яваад байгаа байхгүй. Тэгээд нэг зүйл байна. Одоо хөлөмбөгийн холбоонд яг эд тоглож байгаа хөлөмбөгчдийн асуудлыг хэн хариуцж байгаа юм? Жишээ нь энэ бол би ингэж бодоод байгаа байхгүй. Эд тоглож байгаа хөлөмбөгчд зориулсан дүрм журм байх хэвээр. Тийм ээ? Тэгээд клуб тамирчны хоорондын гэрээ хэлцэл ямар байх хэвээр. Клуб холбоогийн гэрээ хэлцэл ямар байх хэвээр тийм. Энэ нь ингээд нэг бүрхэг яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр эд тоглож байгаа тамирчдын эрх ашиг хамгаалсан. Дээр нь хамгийн том юм манай спорт холбоод хайдаг байхгүй. Үзэгчдийн эрх ашиг. Өнөөдөр үзэгчд байж сагсан бөмбөг яаж өгчөөд байна. Үзэгчд байхгүйгээр яаж хөлөн бөмбөг байна уландаа ингээд тэг сүнж байгаа тий. Ингээд байдал ингээд хоёр тис ондоо ингээд тавган дээр тавихад ийм л байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо үнэхээр олон талын төлөөллийг оролцуулсан шинэлэг одоо өдөрт зөвлөлийг сонгож ижил бид нар цаашаа явна. Тэхийн тулд ээлжид бус хэрэглэлийн товыг зарлал. Товыг зарлчаад ерөөсөө ажлын хэсгийг бүх талын оролцоотой байгуул. Ялангуяа тэн дээр бол бид нэр одоо ялангуяа гортгийн гадна байгаа ингээд зөв юм бодит дүмнийг шүүмжлээд байгаа улсуудыг тэр өдөртөх юу ажлын хэсэгтээ бол бүгдийг нь оруулах хэрэгтэй. Тэгжээж олон талаас нь ярьж бид нар цаашаа явна. Тэрнээс яг хайрцагтдал тэнд нэг 2 хүн ороод асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Тий. Ийм л байдалтай байгаа юм. Яг энэ дээр бас яг нэмэлтлэхэд клубүүд тий яг ерөөсөө яригдсангүй шүү дээ. Тэгэхээр манай хөлөмбөгийн одоо дээдлийн клубүүд ч юм уу ер нь яг байдал хэцүү. Үнэхээр ингээд нэг орлогын хувьд хэдий спонсороор л явж байгаа. Гэлээгээд бас нэг талаараа ингээд байнга за эднэр хөөрхий ингээд орлого олдго юм чинь. За эднэр хөөрхийгээд ах хөрхилээд ах шаардлага бас байхгүй байхгүй. Яагаад вэ гэхээр үүн дээр хөлөмбөгчдийн эрх ашиг
маш их хөндөгддөг. Ааха. Зовлон яриа л гэдэг. Нөгөө орлого олдгүй яах юм? Бидний юм орлого олдгүй штэ гэл мөнгө орчихгүй штэ. Ингээд зовлон яриад байдаг байхгүй. Одоо бас л одоо жишээ ярьд юм уу та. Ингээд нэг бас нэг хідэн клубид ийзд байна. Эднэр ингээд бас нэг юм яхаа нэг жоохон нэг спонсороос мөнгө аваад нэг юм иймэрхүү байдлаар бас нэг баг зэргийн нэг хувьдаа авдаг ч юм уу иймэрхүү асуудал байх шүү. Энэ бол миний хардталт. Тэгэл нэг юм мөнхийн одоо бүр сүултээ зовлон ярьдаг. Ингээ цаасан дээр бид нэр ууг нь гэрээ хийдэг байхгүй юу? Гэрээ хийдэг. Цалингаа өгөхгүй. Боо юм бол хэдэн сараар ингээ өхөө болчих. Ингээ яагаад сүүл рүүгээ одоо ингээ яг чадж байгаа нь над ингээ клубөө ажиллаулаад яв. Чадахгүй ингээ зовлон тоочоод байгаа нь болчихоо. Одоо болчих. Би бол 2023 онд ингээл за хэдэн хөөрхөн хөлөн бүгчт минь хэдэн муусан клубүүд минь өстө орлогогүй гэл ингээ ярьдаг байсан. Сүүлдээ бас нэг талаараа за хэднэр чинь ингээ нэг хит их ингээ нэг одоо нэг амтшаад гох. Одоо нэг тиймэрхүү нэг хөөх хэлэл сонсоод тэгэл үнэхээр том спонсортой клубэнч байна. Бүр таг спонсоргүй ч байна. Ер нь сэтгэлээрээ спонсоргүй бол ер нь энэ дээдлийн клуб авч яах гэдэг. Ер нь Зах зээлийн журмаар л яа. Тийм зах зээлийн журмаар явах хэрэгтэй байхгүй. Тэгэл одоо нөгөө сүүлдээ би одоо ингээс мөнгө олохгүй байна. Би өстой нэрээ юм хэцүү байна гэл ингээл зовлон тоочоод тэнгүүд холбооноос ингээд лицензийн мөнгө өгөхгүй байна, шагналын мөнгө өгөхгүй байна. Үгүй энэ яг цагаатлахад лицензийн мөнгөөр холбооны шагналын мөнгөөр тамирчдын цалинг өгнө гэж гэрээ хийгээгүй шүү дээ. Битээ энэ одоо ингээд зовлонгоо тоочоод та нар зарим клубүүд хийвэл чадахгүй зүгээр шууд болох хэрэгтэй. Тий. Тэгээд нэг яг бас дээдлийг юм 10 багтаа байх юм. FC ч юм уу FIFA-гийн шаардлага байгаад тах шүү. Тэгээ нэг юм хүчээр барих гэж байгаа юм шиг нэг тиймэрхүү бас юм анзаарагддаг. Гэтэ одоо ингээд зовлон тоочоод байгаа юм бол болчих уу. Одоо болчих та одоо клуб эзэн та ашиг олохгүй байгаа юм бол болчих уу. Одоо заавал энэ хідэн тамирчдыг бодоод хэрэггүй. Яг үнэхээр гоё менежментээр яваад тий актамаа хөгжүүлээд гоё явбал тэгээ сайхан ингээд явчих. Тэгээд одоо л зовлон таачих шаардлагагүй. Энэ одоо л ингээд зах зээлийн шугамд орох цаг нь болцсон байхгүй. Тийм. Тэгээд нэгд л одоо ингээд мяалан байгаад шаардлага байхгүй ш бас нэг талаараа. За манай ярьсан цаг бас нэлээд явцсан байна. Тэгээд ярьцаагаа төгсгөлд одоо байгаа нүүсэд байгаа нөхцөлийг сая гарц гаргалааг бол нэлээд ярьлаа тий. Ингэрх хэрэгтэй, тэх хэрэгтэй байна гэд. Тэгээ ер нь ингээд олон нийтэд олон одоо үеийн хөлбөмбөгчд бол юунд хандаад хэлэхэд мөн дээрээс нь одоо холбооны хөдөлгөөч гэсэн хандаад хэлэхэд ер нь аль нь юу гэж хэлмээрэн дэргээ гоё багслаад хэлэхэд. За. Та эхэл. За Монголын хөлбөмбөгийн холбоо гэдэг бол Монголд байгаа за Олимпийн хороог 9 тооцох юм бол за Олимпийн хороо бол үндэсний спорт холбоодын нэгдэл байхгүй. Олон улсад олимпизмын хөдөлгөөнийг төлөөлж байгаа байгууллага. Тэгэхээр Монголд байгаа сорын ганц олон улсаас асар хэмжээний санхүүжилт авдаг ийм одоо спорт холбоо ашигын төлөө ус төрийн бас байгууллага шүү дээ. Тэгээ өнөөдөр бусад спорт холбоотойгоо харьцуулахад тийм их хэмжээний санхүүжилт авчаад өнөөдөр хөгжил нь ингээд уландаа нөгөө FIFA-гийн рейтинг шансаан ч гэсэн яг нөгөө байрандаа ингээд байгаад идэг. Тэгэхээр энд ямар ч хөгжил харагдахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр цаашаа энийг яаж зас залруулах вэ гэхээр ерөөсөө л энэ хөлбөмбөгийн холбооны удирдлагыг тогтолцоог нь тэр жигт нь өөрчлөхгүй болохгүй болчиход байгаа. Тий. Тэрхийн тулд одоо ээлжид босуурлыг яаралтай зарлан хурдуулах хэрэгтэй. Тэрнээс одоо дараагийн нөгөө бүрэн эрхээ хугацаа гээл нөгөө 3 жил одоо 4 жилээ хүлээх юм бол одоо манай хөлбөмбөгчд бол хэсгүй нэ тийм ээ. Олон нийт хөлбөмбөг сонирхч гэсэн одоо энийг хүсэхгүй байна. Энэ дээр одоо ялангуяа Монголын хөлбөмбөгийн холбооны одоогийн ерөнхийлөгч болд. Одоо сая шинээр ажил авсан Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий наримчгийн дараагаар шинээр сонгогдсон Ганбаатар нар бүр энэ асуудлыг одоо маш ажил хэрэгчээр хүлээж аваасаа гэж би бол одоо хөлбөмбөг сонирхч хөлбөмбөгчдийн өмнөөс хэлмээр байна. Өөрөө бас спортын сэтгүүлч, спортын зүтгэлтэй үед. Тэгэхээр яаралтай энэ хурлынхаа товыг зарлаад ажлын хэсгээ байгуулад эн чинь дүрм журамтай холбоо шүү дээ. Тэгээд энэ асуудал руу ормоор байна. Тэрнээс одоо бол миний хөвч гэдэг юм манай мөнхөрдний хөвч гэдэг юм. Одоо тэгээд тэр бүрэн эрхийн хугацаа дуусгаад нэг ерөнхий наримчгийн даргаыг солиод юм уу? Нэг 2-3 квот гарсан өдөрт сүлийн гишүүдийг солиод юу ч өөрчлөгдөхгүй. Энд бол ер нь бол хөлбөмбөг сонирхч хөлбөмбөгч тэсгүй шүү тий. Гараа жигсэн одоо яадаг юм байгаа тий. Өөр ямар одоо
арга хэмжээ авдаг юм байгаа те акц хийдэг юм байгаа. Энэ дээр бол маш тийм өргөн хэмжээний те акц болох байх. Тэг хэрвээ энэ одоо шаардлагуудыг хүлээж авахгүй бол тэгэхээр одоо эхний ээлжин тэр нөгөө нэг шалгаж байгаа төр хорооны ажлыг жоохон эрчимжүүлээд энэ ээлжид бос хурал руугаа яаралтай орооч гэж одоо энэ хөлбөмбөгийн холбооны удирдлагыг те зөвлөлийн гишүүдийг одоо уриалж байна. Тэ. А ерөнхийдөө бол хөлбөмбөг сонирхч олон бол энийг хүлээж байгаа. Тэ. Монголд бол Монголын хүүхд залуучуудад авьяастай шүү дээ. Тэгэхээр бид нар одоо хангалттай 27-28 жил бид нар энэ улс төрийн тэ нөлөө өгөх хэсэг бүлэг улсууд одоо Монголын хөлбөмбөгийн хөгжлөөс сулгаалж хүүхд залуучуудын одоо хөгжлийг зогсоосон энэ үйлдэлээ одоо болооч гэж одоо би шаардж байна. Тэ. Надад За би ч яг одоо нэг энэ процесс яг удаан үргэлжлэх юм бол ингээд сүүл рүү ингээд тэргүүнээ муухай харагдуулах гэдэг юм л да. Ингээл үе угаасаа л ерхийлэгчийн томьёо газраас ингээд томилогдож байгаа. За ерхийлэгч одоо манай одоогийн ерхийлэгч болд гэх хүн бол одоо хөрсөх ерхийлэгчийн юу гэлээ цэргийн ангийнх нь найзчлоо. Иймэрхүү хамааралтай байгаа шүү дээ орон тооны бус зөвлөх. Би бол гэтээ энэ болд ерхийлэгчөөс одоогийн гинсекээс юу ч хүлээхгүй байгаа. Бид нэр ингээд одоо би чадна гэсэн амлалттэй ингээд 1000 хэлээд одоо болно итгэх ямар ч шаардлагагүй улс төрчид бол ярьдаг юм байна. Ярьд юм байна. Ер нь үнэхээр одоо ингээд эрүүлэр бодъё л та. Одоо хэдүүлээ ингээд зүгээр нэг юм хувийн байгууллага аваа явжиллаа гэж бодоход удирдлагаар нь томилогдоход ер нь яах гэж 3 тэрбумын алдагталтай ийм байгууллагыг авч явах юм. Ашиг байхгүй. Яг зүгээр бодоо үзэхэд авч явах сонирхол ингээд энд ашиг сонирхол байгаа учраас орж ирээд байгаа байхгүй да. Тэгээ одоо бүр ингээд сүүлдээ ингээд за банкнаас зээлж гин, за банкусаас зээлж гин мөнгө. Энийг би бүр ингээд мэдчилж гин. Одоо манай ерөнхийлөгч өөрийнхөө компаниас зээлж гин. Хөлбөмбөгийн холбоонд ийм юм байж болдго юм уу? За тийм учраас би энийг зүгээр уг үндсээр нь энэ одоо энэ улс төрчдийг зайлуулахын төлөө явах болно. Манай хөлбөмбөгчд бол ард нь байгаа. За үнэхээр за окей. Муугар бодоод байхгүй байлаа гэхэд одоо өөрийнхөө чадал хэмжээгээр зүтгэн. Би одоо ингээд үе ингээд ус төрчдөөс хүсдэг байхгүй одоо хөрсөх ерхийлэгч юм уу те. Энэ бол зүгээр яг миний нэг дотор боддог. Улс орныхоо талаа ингээд амар гоё юм ичээд яах вэ тэгээд насны бүсэндээ гоё хилэгдээд амьдрал уг нь гоё штэ. Яг л энэ зарчмаар би бол тэгж амьдрахыг тэгээд ингээл хүн болгон л угаасаа өхөн тодорхой нэг сайн нэртэй дуусаа тэ энэ процесс удаан үргэлжлэх юм бол энэ одоо Монгол улсын төрийн тэргүүний хэмжээнд энэ сэв суух гээд байгаа шүү гэдгийг бас хэлье. Тэгээд энэ төр хорооны одоо би энэ төр хороондоо маш их найдаж байгаа. За мэдээж яг ажил хийх хүн байгаа, хийхгүй хүн байгаа. Өөрөө өөртөө их бас найдаж байна. За тэгээд ирээдүйд дүүнэртаа маш сайхан хөлбөмбөг үлдээмээр байна. Болох баха итгэж байгаа. За баярлалаа үзэгчдээ. Ингээд одоо үүсэж байгаа хөлбөмбөг холбоотой үүсэж байгаа асуудлын талаар хоёр өөр өнцгөөс бас би ч мэдээгүй маш олон зүйлийг мэдж авлаа. Маш гоо сонирхолтой баримтуудтай, сонирхолтой зүйлүүдтэй гас гаргалгаа шийдэлтэй ярьцлага өгсөн та хоёртоо маш их баярлалаа. За тэгээд цаашдын ажил болон амьдралтанд амжилт хүсье. За тэг мөн дээрээс нь тойрд хэлж амжаагүй зүйлүүд байвал мэдээж одоо манай монголчууд бүгд сошиал орчин маш идэвхтэй байдаг болсон тий. Өөртөө захин хуудасаараа дамжуулан хүргээрээ ингээд яг нэвтрүүлгийн доод хоёрын захин хуудасыг гаргаад тавьчихна. За ямар ч зөвлөгөө хүрч ирээд аваад хурж ирээд ингээд тутаасаа ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажил амжилт хүсье. За